Ливийн нийслэл Триполи хотод орших махны дэлгүүрийг та харж байна. Олон улсын худалдааны хориг тогтоогоод байгаа тус улсын иргэд худалдаа хийхэд хүндрэлтэй болжээ. Бараа бүтээгдэхүүн байгаа хэдий ч бараг 6-7 хоног үргэлжлээд байгаа бослого үймээний дараа бүх төрлийн барааны үн өсөж байна. Бүх төрлийн бараа тэр бүхэл шатхууны үн бараг 5 дахин өссөн. Эндхийн хүмүүс хүнс олоход нэлээд хүндрэлтэй тулгарч байгаа. Махны үн ч ялгаагүй өссөн. 2 кг мах авах мөнгөөр одоо хагас килограммыг л авна. Яагаад тэгэхээр мөнгө байхгүй байна. Банкнаас мөнгө татаж авахыг хүссэн хүмүүс ч мөнгө байхгүй байна гэж хэлж байна. Хэрв та талах авахыг хүсвэл урт дараалалд зогсох ёстой. Хүн бүрэл гэр бүлээ яаж тэжээндэ гэж санаа зовж байна шүү дээ. Мөнгө алга байна. Тэдгээр асуудлуудын шалтгаан нь хэн бэ гэдэгт асуудал байна. Лив, Америк эсвэл босогчдуу асуудлын ард хэн байна вэ? ليبيا سبب من أمريكا سبب طوار سبب من السبب هذا كله. Босогчдын эзэлсэн Бенгази хотод олон дэлгүүр үү таалгаа барьжээ. Хөл хөдөлгөөн ихтэй байдаг загч одоо бараг хөнгө болсон байна. Мэдээж Кадафи Бенгази хот руу дайрсны дараа бид эдийн засгийн хувьд уналтанд орсон. Таны харж байгаачлан бүх дэлгүүрүүд хаагдсан. Мөн гадны хүмүүсийг ч нүүлгэн шилжүүлсэн. Тэд эдийн засагт чухал нөлөөтэй байсан. Ливийн босогчдын гарт байгаа зарим газруудад тусламж хүргэж байгаа хэдий ч одоо үүсэж байгаа нөхцөл байдлаас шалтгаалan хүмүүлгийн тусламж очих боломж хязгаарлагдмал байна. Ирэх өдрүүдэд хийх алхмаа тодорхойлохын тулд нөхцөл байдлыг ажиглаж байгаа гэж Нэгдсэн үндэсний байгууллагын тусламжийн байгууллага мэдээлжээ.